За бүгдэнд нь орой минь. За багш нь задаа даалгавруудыг тайлбар видеог оруулж байна. За тэгэхээр 102 дугаар засаглаас 154 дугаар засал хүртэл бол тайлбарлая. За 102 дугаар засгал дээр бол жишээ нь 2 кг мастай усны уурыг хөрөх явцад температур хугацааны хамаарлыг ингээ харуулсан байна. За эндээс харахад ер нь бол юу юм гэхээр за яг усны уур маань анх бол ингээд 140 градус буюу хий төлөвт байсан байна. За хийгээс дараад нь конденсатлагдаад дараа нь шингэн төлөвт төрөөд за зарцаад хатуу төлөвт төрсөн байна. За тэгэхээр эндээс багш нь энд юу гэж хэлсэн байна вэ гэхээр за төлөвт харгалзах төлөвүүдийг буюу хий шингэн хатуу гэдэг төлөвүүд байна. Харин тэндгээр харгалзах процессуудыг энд бичсэн байна. Хөрөх за төлөвт бол хий хөрөөд дараад нь конденсатлагдаад тэгээ дараа нь шингэн хөрөөд дараа нь зарцаа дараа нь хатуу төлөв хөрж гинэ гэдэг зүйлийг эндээс харж байна. Тэгэхээр энд өөр буюу энд жишээ нь хий буюу усны уурын ламбах дамжийг харуулсан байна. За ууршийн хувиндлаа. За усны хувиндлаа болон мөсний хувиндлаа багт дамжийг харуулжээ. За тэгэхээр эдгээр үгтлээ ашиглаад бид нар дараах асуултууд нь хариулах нэ. За графикийн А, Б хэсэгт ямар хэмжээний дулаан гадагш алдж вэ гэхээр А хэсэгт хий буюу усны уур маань хасах 40 градусаар бол хөрж байна. За эндээс А хэсгийн MC дельтатай буюу хүрэх үеийн дулааныг бодоод үзэхээр 160.8 кJ дулаан гарч байна. За Б дээр бол шингэнээс хий төлөв хатуу юу вэ? Хийгээ шингэн төлөв рүү шилжиж байгаа буюу конденсатлагдах процесс явагдаж байна. Энэ бол дулаан алдагдах учраас энэ үеийн MR-ийн урд хасах тэмдэг авагдана. За ингээд бодоод үзэхээр үеийн гэхээр 4600 кJ дулаан гадагшаа алджээ. За С-ээс Д хэсэг дээр болохоор С хэсэг дээр бас хөрөөд буюу бас 100 градусаас 1 градус хүртэл буюу хасах 100 градусаар хүрж байгаа бол хөрсөн бол эндээс MC дельта Т-гээр нь бодоод үзэх юм бол 840 кJ дулаан алдсан байна. За дараа нь Д хэсэг дээр болохоор зарцах процесс ажиглагдаж байна. За зарцах учраас урдаа хасах тэмдэгтээ М лямбда гэсэн тэмдэглээд явах юм бол энэ нь 660 кJ дулааныг алдчихна. За Е хэсэг дээр бол хатуу төлөв хөрж байна. За эндээс хатуу төлөв яг Т градусаас хэдэн градус хүртэл хөрсөн юм бэ гэхээр дидио даалгавар дээр нь бол харагдаж байна тийм. Хасах 20 градус хүртэл гэсэн учраас мөс маань хасах 20 градус хүрэхэд 84 кJ дулааныг гадагш алджээ. За эдгээрийг ингээд нийлүүлээд нийт ямар хэмжээний дулаан алдсан байна вэ гэхээр 6344.8 кJ дулааныг гадагш алдсан. За энэ хасах тэмдэг бол гадагшаага алдсан дулааны хэмжээг бол илэрхийлж байна. За ингээд болов. За 103 дахь бодлогон дээр болохоор өвөл гаднаас хасах 25 градусын температуртай 2 кг усыг аваад 100 градустай болтол халаахад гэж ингээд халаахад ямар хэмжээний дулаан хэрэгтэй вэ? Тэгэхээр халаахад гэд дуусгасан учраас бид нар 3 дулаан хэрэгтэй юм байна. За яагаад юм бэ гэхээр энд бол шууд мөс маань шууд 100 градусын температуртай болох боломжгүй. Эндээс заавал төлөвийн шилжилт буюу эхлээд мөс Т градус хүртлээ буюу хатуу төлөвтэй халаад дараа нь хайлаад дараа нь шингэн төлөвтөө 100 градус хүртэл халах ийм процесс. За тэгэхээр халах гэж дуусж байгаа учраас энэс цаашаа ууршуулах бид нар шаардлагагүй юм байна. За тэгэхээр мөс маань 25 градусаар халахад MC дельтатай буюу мөсний хувиндлаа багт дамжаар бодоод үзэх юм бол 105 кJ дулаан хэрэгтэй болж байна. За М лямбда буюу мөс хайлуулахад 660 кJ хэрэгтэй болох нэ. За хамгийн сүүлд ус маань одоо хайлаад дууссан юм чинь ус болчлоо. За ус маань 100 градусаар халахад 840 кJ дулаан хэрэглэгдээд эдгээрээс бид нарт нийт дулааныг асуусан учраас 1605 кJ дулаан гаднаас авах хэрэгтэй болох нэ. За тэгэхээр эндээс заавал төлөвийн шилжилтийг давхар тооцож өөртөө яах нь график зурж ингэж ашиглах нь байна. За дараагийн бодлого нь болохоор энэ диаграм. За энэ бол маш амархан төлөвүүд буюу хооснуудыг нөхөх. За жишээ эндээс тгээс инлүү хатуугаа цахна мөс өштэй тийм мөс ус уур гэдэг гурван одоо нэг бодисын гурван төлөв харуулж байна. За тэгэхээр эндээс бол бид нар мөс буюу хатуугаа шингэн төлөв рүү шилжээд хайлах шингэнээс хатуу хий рүү шилжүүлэхийг уурших. За буцаагаад хийгээс шингэн болохыг конденсатлах шингэнээс хатуу болохыг зарцах гэж нөхнө. За энэ дээр нэрүүдийн хувьд бол мөс ус уур. За төлөвийн хувьд бол энэ бол хатуу шингэн хий гэсэн төлөвүүдэд ажиглагдах нэ. За 105 дахь цаана ийм зургийг ажиглаа дараах асуултууд нь хариулаарай гэж. За энд юу ажиглагдаж байна гэхээр плетийн дээр данхан дээр тавьсан ямар нэгэн цай ч юм уу зүйл буцалж байгаа харагдаж байна.
За тэгвэл энэ ямар үзэгдлүүд явагдаж байна вэ гэхээр плетик данхтай усыг халаагаад ус буцлах үзэгдэл ингээ ажиглагдаж байна. Ус халаад буцлах үзэгдэл ажиглагдаж байна. За явагдаж байна. Тэгэхээр энд ямар төлөвийн хувирлаа явж байна вэ гэхээр шингэнээс хий төлөв шилжих процесс явагдаж байна. За хэрвээ унтраа бол юу болох юм гэхээр мэдээж гаднаас дулаан авахгүй байгаа учраас энэ нь аяндаа хөрөөд конденсацлагдах үзэгдэл бол ажиглагдана. За халаагуурыг унтраахаас өмнө яаж байгаа вэ гэхээр халаагуур даах усанд дулаан өгч байна гэж нөхөх байна. За дараагийн даалгавар 106. За ингээд термометр буюу шилэн термометрыг харуулсан байна. Термометрийн заалт хэд вэ гэхээр эндээс бол энэ дотор байгаа шингэний дүүртэл хүртлийг харах юм бол 35 градус байна. За термометрыг хийхэд ямар шингэнийг ашиглах вэ гэхээр мөнгөө ууц, спирт гэх мэт шингэнүүдийг бол ашиглаж болно. За уг термометрыг бол яг ямар шин чанар дээр нь тулгуурладаг вэ гэхээр шингэний тэлэх шин чанар дээр тулгуурлаж халахаараа тэлээд хөрхөөр агшдаг тэр шин чанар дээр нь тулгуурлан термометр хийдэг. За энд юу ажиглагдаж байна гэхээр шингэний тэлэлтийг хэмждэг багж байна. Одоо энд нэг цагираг. За цагираг болон бөмбөрцгийг халааж хөргөснөө улмаас юу болж байна гэдэг зүйлийг бол ажигласан байна. За тэгэхээр эндээд маш тодорхой бичсэн байна. За металл бөмбөрцөг цагирагаар чөлөөт багтжсэн. За металл бөмбөрцгээд нэнд байна. За багтжсэн. За бөгөөд бөмбөрцгийг халаасны дараа ингээ одоо бөмбөрцгийг ингээ халаах нь ш тийм халааж байна. За халаасны дараа цагирагыг оруулахад багтахгүй байна. Тэгвэл халаас бөмбөрцгийг хүүд усна ингээд хийсний дараа цагирагт багтж байна. Тэгвэл энэ юу гэсэн үг юм бэ гэхээр эндээс харахад металл бөмбөрцийг халсны улмаас цагираг багтахгүй байгаа шалтгаан бол халаад тэлсэн учраас багтахгүй байгаа. За дараад хүүд усанд хийхээр багтж байгаа нь хөрөөд агшсны улмаас бөмбөрцөг жижигэн болоод багтж байна. Тэгвэл хэрвээ бөмбөрцөг цагираг хоёрыг хамтан халаавал яах вэ гэхээр хоёулаа анханасаа багтжсэн бол багтана. Багтаагүй байсан багтахгүй. Яагаад гэвэл хоёулаа халаад хамтдаа хоёулаа тэлэх учраас яах нь анх ямар байсан багтжсэн бол багтана, багтаагүй байсан бол багтахгүй байна гэдэг зүйлийг энд бичгнэ. За ингээд туршилтаас харахад бодис халгаараа тэлээд хөрхөөр агшиж байгааг ажиглалаа. Үүнийг физик дулааны тэлэлт гэдэг нэрлэдэг. За дараагийн үзэгдэл. За төмөр замыг анх тэгшгэн тавьсан бөгөөд удаан хугацааны дараа морьсон. Тэгвэл замын ган төмөр морьсон цагаан гарын температурын өөрчлөлттэй холбоотой юу болох уу? Яагаад гинэ? Мэдээж холбоотой. Яагаад гэвэл одоо жишээ нь өвөл одоо манай орны хувьд л өвөл хасаг 30 градусаас нэмэх 30 градус зуны нэмэх 30 градус гэвэл температурын 60 градусын зөрөө гарч байна. Эндээс болоод юу юм гэхээр температурын зөрөөнөөс болоод шуван тэлэлт буюу тэлэлт явагдаад эсвэл агшилт явагдаж байгаа учраас энэ маань юу юм гэхээр нөлөөлөд морьж байгаа. За тэгвэл төмөр замыг хийхдээ яагаад завсартай байдаг вэ гэхээр зам хооронд хэрвээ завсартай ингээ хийчих юм бол тэлэлт агшилтыг тооцох юм бол энд юу морилтаа сэргийлнэ гэсэн. Нэгсэндээ энэ хоорондоо завсартай байвал тэлхээрээ тодорхой хэмжээгээр агшиж ингэж тэлчээд за буцаагаад явах нь агшаад ингээд яг хэвийн байдалтай орж болно. Тэгэхээр энд ийм морилт үсгээс сэргийлнэ. За морьгаад хэрвээ яах нь морилтаас эсвэл ийм овоогоод ингээд тэлэлт явагдчих юм бол мэдээж яах нь энэ бол замын эвдрэл гэдэг зүйл үүснэ. Тийм учраас аль болох завсартай хийх нь дулааны тэлэлтийг тооцоож ингэж хийх юм бол яах нь удавштай эдлгээтэй болж ирж гинэ гэсэн байна. За 109 дээр болохоор ижил урттай одоо юм хөнгөн цагаан болон зис төмөр гэсэн юм 3 саваг энд үзүүлж байна. За энд харж байна тий. За тэгвэл өөр металл ижил температуртай халаагаад урт нь хэрхэн өөрчлөгдөж ажиллахын тулд лабораторийн багж ашигласан. За энд ингээд уртыг хэмждэг багж байна. За уг багжийн нэг төгсгөл дээр индикатор буюу агшилт суналлыг хэмжих зорилттой багжийг суйрлуулсан. За энд харагч байна. Зураг дээр индикаторын наривчлал тэг мянганы 1 мм байгаа бол багжийн суналлаас хэд зааж байна. За эндээс харах юм бол бид наашаа ингээ харах юм бол багжийн зүүнний заалт 11 хавцаа байна тийм үү. Тэгэхээр наривчлал гэдэг нь өөрөө нэг зураас маань 1 мянганы 1-ийг илэрхийлж байгаа юм бол энийг 11-ээр үржүүлэх юм бол энэ нь 0.11 мм гэдэг зүйлийг бол багж бол зааж байна. Тэгвэл лабораторийн туршилтаас индикаторын заалтаа нь 0.0
0.12, 0.6, 0.8 гэж зааж исэн бол эндээс бодисуудын сунах хэмжээ өөр байна. Өөр байна. Үүнийг тодорхойлох хэмжигт үүнийг шугам дэлтийн коэффициент гэж альба гэж нэрлэдэг байна. Тэгэхээр эндээс өөр байна гэдэг үгийг нөхөх шаардлагатай болж ирж байна гэсэн үг байна.